Okay. Сайн байцгаана үзэгчдээ. SBN телевиз ресторан сегмент сайт Монголын мэрэгжлийн бартендерийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа Бартендер Reality Show-ны ээлжид дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн ивент итгэгч Зочин Бродвей Сүлжээ ресторан. Ингээ та бүхнийхээ өмнө шүүгчдийг танилцуулъя. Монголын мэрэгжлийн бартендерийн нийгэмлэгийн тэргүүн Гант Тулга. Монголын мэрэгжлийн бартендерийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Амар Заяа. Монголын мэрэгжлийн бартендерийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Базар Аригчаа нар байна. Ингээ шүүгч нартай баяр хүргэе. Нэвтрүүлгийн ивент итгэгч Элма Хорстер, Герман технологи таны сонголт. Ингээд оролцогчдыг даалгавраа биелүүлэхийг хүсэж байна. Бид бүхэн 8 оролцогч 2-2-оор нь 4 багт болгон хуваасан байгаа. Хамгийн ихний оролцогч болгон мөн хөлөг од нарыг өрж байна. За тэгэхээр үзэгчдээ өнөөдрийн даалгаврыг танилцуулъя. 8 оролцогч 2-2-оор нь 4 баг болгон хуваасан байгаа. Тэгэхээр оролцогчд маань яаж даалгаврыг биелүүлэх вэ гэхээр манай Элма Хорстер хэмээх энэ жуус маань бол сахаргүй одоо маш гоё жинхэнэ оригинал хүний биед одоо хэрэгтэй бүх зүйлийг агуулсан маш гоё жуус байгаа. Энэ жуусыг ашиглаад мөн дээрээс нь өөрийнхөө гарын доорх бүтээгдэхүүнийг ашиглаад хүний биед одоо хамгийн зөгцсөн эрүүл мэндийн төлөөх урайн дор маш гоё коктейлийг бэлдэх ёстой байгаа. Энэ даалгаврыг өгсөн байгаа. Нэг юм уу 2 коктейл хийж болно. Ингээд мөн дээрээс нь сахарын өвчтөе хүмүүст одоо бас зориулсан тийм коктейлүүдийг бэлдэх хэрэгтэй байгаа. За тэгэхээр та хоёр маань одоо гэрийн даалгаврыг хэрхэн бэлдэв? Ямар коктейл бэлдэхээр болов? Та хоёр тохирцоо дүрсэн бай. Бэлдсэн. Хийгээл үзүүлж тийм ээ. Тий, хийгээл үзсэн. За жуусны талаар бас ярил одоо яг бартендер хүний хувьд жуустай хэр сэтгэл төрүүлсэн бэ? Коктейл хийхэд одоо хэр зөгцөж байна? Энэ сахар багтаал юм лээ. Ер нь сахаргүй шүү дээ тийм ээ. Харин жинхэнэ байгалийн зүгээр бүтээгдэхүүн. Дангаар нь бол бүр зүгээр билээ. За амжилт хүсье.
Герман улсын Мекленбург хотоос гаралтаад Эльме Хорстер эмэгт маш гоё жүүсийг ашиглаж манай хоёр оролцогч маань маш гоё хоёр коктейлийг хийсэн байна. Баяр хүргэе бүгдээрээ. За тэгэхээр одоо коктейлийн талаараас үзэгчд ярив юугаараа одоо хүний эрүүл мэндэд сайн бай. За сайн. Жүүс нь өөрөө л чихэр сахарын өвчтөй хүмүүс зориулсан болохоор жүүс нь өөрөө сайн. Тэгээ виног бас чихрийн өвчтөй хүмүүсээс хэрэгэлдэг гэсэн. Бага их биш бага хэмжээгээр яг цэвэр улаан дарсыг бол Ер нь одоо хоолны дэглэм барьж байгаа хүмүүст таны коктейл таарах уу? Тарлаг байх уу? Миний одоо бас сонгодгийн учраас нь бол Басил гэдэг навч оостой. Энэ бол тусан дахь сахарыг тэнцвэржүүлэх зорилгоор нэг бас тэгээд айлмтай одоо мэдээ сахарын өвчтөй өнгөтэй одоо гятиз гэж ярьдаг. Тийм хүмүүс зориулсан зүйлсээр нь Басил жимстэй хавшуулаад коктейлтэй Басил апл гэдэг коктейлтэй. За баяр хүргэе. За ингээ бүгдээрээ шүүгчдийн үнэлгээг сонсъё. Шүүгчд маань бас анализ хийсэн баг. За нэвтрүүлэг маань Премьершип спорт паб дээр үргэлжилж байгаа. Тун удахгүй бас Премьер лигийн тоглолтууд эхлэх гэж байгаатай холбогдуулан та бүхэн бас хөдөлмөр сонирхогч фанатууд та бүхнийг Премьершип спорт пабд хүрэлцэн ирэхийг урьж байна. Байршлын хувьд хэлэх юм бол бидний мэдэх баруун 4 замын урдталт байдаг Рокмон билдингийн чанга замын урдталт нь Премьершип спорт паб. За шүүгчд маань хэрхэн яаж үнэлгээг гаргах нь бүгдээрээ сонирхъё. За ганцлах шүүгчийн хувьд ямар сэтгэл төрөв? За эхлээд одын коктейлийг ярив тийм ээ. Одгүй уул энэ эрүүл мэнд зориулсан алкоголгүй коктейл гэсэн. Тэгээд вино хийгээд тэгээд дээр нь газтай юм хийгээд байгаа. Зүм таарахгүй шүү дээ. Энэ нөгөө нэвтрүүлгийг яг нөгөө хүсэл тавьсан юунд өрөөс нийцэхгүй шүү дээ. таарахгүй. Тий. За хамгаалч хэлвэл. За хамгаалч хэлвэл одоо вайныг би бол зүгээр тийм хүн чимэглэх зорилгоор хийсэн ба. Энд вайныг улаан өнгө оруулах гэж хүний аппетит төрүүлэх зорилгоор тэгж хийсэн. Тэгээд өөрөө хүүтэн карбон жуус устай апл жуус айлмтай тийм газтай ундаа төрүүлэхээр тэгж хийсэлтэй. Мөнгө оруулахад бол байгалийн гаралтай зөндөө жимсний юмуд байгаа шүү дээ. Жуус, компот байгаа. Тэгээд заавал виног сонгодог. Тэгээд газ энэ эдгээр ч ерөөсөө яг нөгөө энэ дайт жуусны ерөөсөө юунд нийцэхгүй шүү дээ. Эрүүл мэндийн гэсэн коктейл биш болчиход. За. Бусад шүүгчдийн хувьд базар хэрэгчээ шүүгчийн хувьд Одгүй ерөөсөө даалдгавар ирнэ гүйцэд ойлгоогүй юм шиг байна лээ. Тэгээд одоо вино ч юм уу одоо энэ саттос мас гихчлэн зарцуулаад хийх шиг боллоо. Энэс яг даалдгавар зөв ойлгосон бол одоо ондоо юм бэлтжирэх байсан баг гэж бодож байна. Ерөн зүгээр би хоёр шүүгчтэйгээ санд нэг байна л да. Гэхдээ коктейлийн хувьд бол амтны хувьд бол их тажиг болсон байна. Гэхдээ жоохон буруу ойлгоод буруу хийсэн юм болоо гэж би бодлоо. Би зөвхөн коктейл гэхээр заавал насанд хүрсэн хүмүүс хэрэгэлдэг ундаа биш гэж ойлгодог л доо. Одоо энэ эрүүл мэнд гэсэн коктейлч бол бүх хүмүүс ууж болно. Бага насны хүүхч ууж болоход вайн юм уу, тэ спарклинг ватер хийдэг бол жоохон буруу юм болов гэж бодож байна. Энэ бол бас талаараа бол ерөнхийдөө бол хэлэн дээ. амтны хувьд бол зүгээр болсон байна. Мэдээж вайны өөрийнх нь амтнаас шингэж байгаа шүү дээ. Энд онцлог гаргаж өгч вайн хийж байгаа. Нэг юм асуучих. Тэгээд уул нь та хоёр багаараа гэж орсон. Тэгээд энийг одоо яг одгүйгийн коктейл гэж ойлгох уу? Эсвэл та хоёрын нийлж хийсэн коктейл гэж ойлгох уу? За минийх гэж байна. Тийм. Тэгвэл та хоёр багаараа ороогүй гэсэн үг. зэрэгэл гарцсан болохоос багаараа оролцоогүй. Зэрэгэл зогссон болохоос багаараа уул нь баг гэж хувааж наа хувцас өгсөн шүү дээ. Нийлж байгаа даалгавраа хийгээд. Тос тостоо нэг юм барьж энэ миний коктейл гэж зогсон. Багийн тоглолтыг харах байсан шүү дээ тийм ээ. Тэгээ ер нь хувааж багаар хоёр нь хувааж нэгдэж ер нь нийлээд юу хийх нүг гэдгийг л харах гэсэн л санаа байгаа шүү. Тэрнээс нэг нэгээрээ хийгээд иж болно шүү дээ. Зөндөө хийн шүү дээ цаашаа. Яагаад одоо хоёулангийн нэг баг болгоо гэдэг чи бас их учиртай л байгаа юм л да. Тэгээ гол нь энийг асуухлаар энэ миний коктейл гэж авахгүй гэж. Энэ болохоор одоо мөнх хэл миний коктейл гэж. Тэгэхээр нийлж хийгээгүй л гэсэн үг болчиход. Та хоёр энд коктейл нэр өгсөн үү? Apple Dream гэдэг нэртэй. Энд ямар нэр гэсэн? Басил апл. Басилын апл. Энд юу орсон? Энэ басил жимс тэгээд бор сахар тэгээд алим жуус тэгээд ногоо алим орсон. Сахар болох уу? Тийм бор сахар. Бор сахар ч гэсэн. Бор сахар гэдэг яг жишээ гиатицтэй өнд бол яг харшлахгүй байна. Тэгээд сахар орлуулагч гэж байдаг шүү дээ. Бор сахар бас сахар орлуулагч хүнтэй яг адилхан. Сахар орлуулагчтай ажиллах. Энийг баталгаатай мэдчихэв. Баталгаатай мэдлээ. За энэ бас давхар бас нөгөө бартендерийн тэмцээнээс гадна бас хиймчдийн одоо уралдаан болоод байгаа шиг байна тий? Тийм.